сорил 7-гийн 21-ээс 40-р тестийн тайлбарыг та бүхэндээ хүргэе гэж бодлоо. За, эхний тест нь бол юу гэсэн 21-р тест юу гэсэн бэ гэхээр нэгдлийг нэрлэнэ үү гэж асуусан байна. За, тэгэхээр энэ хаалтан дотор хийж байгаа энэ зүйлүүд бол салбарлалт гэсэн үг. Ингээд энэ бол бишээ ороод салбарлалт гэсэн үг. Тэгэхээр эндээс дугаарлахаар нөгөө салбарлалт цагтаа хоёр талаас дугаарлахаар 1 2 3 4 5 зэтэй. Тэгэхээр 1 2 3 4 5 зэтэй 2-р зэ дээр CH3-та 3-р зэ дээр CH3-та гэсэн үг. За ингээд энэхүү байцыг ингээд энэ обструкчийн тоон ингээд нөгөө бүр болохын үед нөгөө энэ дэр чинь 3 ааш байх хэрэгтэй байтал 1 байна гэдэг бол 3 талд нь вертикал алдсан байна гэж үзэж болно гэсэн үг шүү. Тэгэхээр 1 2 3 4 5 гэхээр 2 3 диметил гол хэлхэндээ бол 5 зэтэй байгаа учраас энийг пентан буюу 2 3 диметил пентан гэдэг хариулт C хариулт нь 21 юм бол C хариултын зүг байсан байна гэж үзэж байна. За дараах нэгдүүдийн аль нь цис транс изомертэй байх боломжтой вэ гэж асуусан байна. Цис транс изомертэй байх боломжтой вэ? За цааш нь үргэлжлүүлээд цис транс изомертэй байх боломжтой нэгдлийг сонгоно уу, нэрлэнэ үү гэдгсэн байна. 22 дугаар тест. За тэгэхээр 22 дугаар тестийг хийхдээ пинт 2-ийн гэж байгаа байхгүй. Тэгэхээр 1 2 3 4 5 зэтэй гэсэн үг. Тэгээд 3 дугаар зэ дээр одоо эндээс дугаарлаа гэж бодоход 1 2 энэ дээр 3 4 5 гэхэд 3 дугаар зэ дээр этил гэдэг нь C2H5-ыг хэлнэ. Метил гэдэг нь CH3-ыг хэлнэ. Пент 2-ийн гэхээр энэ дээр 2 ч холбоо байсан гэсэн. За тэгэхээр цис транс изомер үүсгэх одоо гол шалгуур юу вэ гэхээр 2 ч холбооны 2 талд байгаа нүүрс төрөгчийн атом дээр байгаа энэ хоёр бүлгүүд нь ялгаатай байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ хоёр ялгаатай биш CH3 байгаа учраас энэ тал дээр ч үүсэхгүй. Ер нь бол үүсэхгүй мэн C2H5 C2H5 энэ дээр бол A дээр бол үүсэхгүй байна. За дараагийнх нь изомертиг нь болох учраас B'д нь бол ингэсэн байна. 3 этил пинт 1 ингэж юм. Пинт гэдэг чинь ер нь бол 1-р зэ дээр 2 ч холбоо байх юм бол ер нь үүсдэггүй. 1-р зэ дээр 2 ч холбоо байх юм бол цис транс үүсдэг. За энэ дээр бол H2 доо 3 дугаар зэ дээр этилтэй C2H5-та 2 дугаар зэ дээр метилтэй гэхээр за 2 ч холбооны 2 талд байгаа нүүрс төрөгчийг хараад за энэ хоёр бол ялгаатай байна тий CH2 CH3 гэхээр энэ хоёр ялгаатай байна. Гэтэл H нь нэг одоо ингээд задлаа бичих юм бол 2 H нь энэ хоёр нэгээд ижилхэн байгаа учраас энэ дээр бол бас үүсэх болж таарлаа. За C гарыг. C болохоор гигс 3 ингэж голдоо 6 цэтэй байна. Тэгчээд 3 4 диметил гэж байна. За энэ дээр бол үүсэх юм байна. Яагаад вэ гэхээр 2 ч холбооны 2 талд байгаа нүүрс төрөгчийн энэ 2 ч холбоогоо хараад 2 талд нь байгаа энэ бол C2H5 энэ CH3 биш энэгээр ялгаатай байна. Энэ ч гэсэн C2H5 CH3 байгаа учраас энэ хоёроо ялгаатай байна. Тэгэхээр ялгаатай байгаа учраас цис транс изомертэй байх боломжтой нэгдлүүдийг сонгоно гэвэл байх боломжтой нь аль нь байсан бэ гэхээр C нэсэн байна гэсэн. 22-ийн бол C хариултын зөв гэж авч үзэх юм байна. За D-т нь яагаад биш вэ гэж байна. За D-т нь болохоор гигс-ийн 2 гэж. Бэж гараа би сая гигс 3 юм зөвлөө шүү дээ. Гигс 2 гэхээр ингэ явчих те. Тэгээд 3 4 диметил CH3 за яагаад C болохоор 3 4 диметил гигс 3 гэхээр энэ дээр үүснэ дээ. Энэ зүг байна. Энэ дээр үүснэ. Энэ дээр бол үүсэхгүй юу гэдэг харъя л да. Энэ ч бас үүсэх гээд байгаа юм. Энэ дээр бол үүснэ. Энэ дээр бол үүснэ. Яагаад гэвэл 2 ч холбооны 2 талд байгаа
D дээр бол хоржийн холбооны хоёр талд байгаа нүүрсдрөгчийн H болон C H3-аараа одоо ялгаатай байна. Хоржийн холбооны хоёр талд байгаа. Энэ одоо бүтээлийн артикл байна тий. Тэгээд энэ дээр болохоор хоёр дахь бүтээлийн артикл байна. Бүтээл артикл шүү дээ. Тэгэхээр чинь CH3 энэ хоёр чи ялгаатай болчихсон. Энэ дээр трансисомер гэсэн. Ингээд энэ тестэн дээр бол хоёр хариулцаг байсан байна. За 23-ыг харъя. Дараах шингэнүүдийн аль нь ичээний гомлогийн нүүрс өстрөгчийг зөв тодорхойлж байна гэж чинь. Ичээн гэдэг бол хоржийн холбоотой молекултай нэг шиг хоржийн холбоотой, нэг шиг пи холбоотой зөв байна. CNH2-ын гэсэн ерөнхий томьёотой бүгд цис трансисомертэй юу гэвэл шүү дээ. Сая энэ дээр зарим нь үсээ зарим нь үсгүй байсаалаа. Тэгэхээр 1 2 3 буюу A хариултан зөв байжээ. Үйлдвэр хүснэгтийн 8А бүлгийн элементийн иончлалын нэр бүлгийн дагуу өөрчлөгдөх зөв тогтолцоог хийж тайлбарлана гэж. 8А бүлэгт юу оршдог вэ гэхээр гелий, неон, аргон, криптон, ксенон, радон гэсэн элементүүд оршин тийм ээ. За тэгэхээр эдгээр элементүүд яадаг вэ гэхээр бүлгийн дагуу мэдээж атомын радиус бол өснө. Яагаад гэвэл бол давхрааны тоо нэмэгдэх. Энэ бол 1 давхраатай, энэ 2 давхраатай, энэ 3 давхраатай, 4 давхраатай, ксенон болохоор 2 3 4 5 давхраатай, радон болохоор 6 давхраатай гэх мэтлэнгээр бол яах вэ гэвэл үеийн дагуу бүлгийн дагуу доошлогдсон бол атомын радиус өснө. Яагаад вэ гэхээр давхрааны тоо нэмэгдэж байгаа учраас үеийн дагуу атомын радиус ихснэ гэдэг хариулттай юм айл байсан бэ гэхээр энэ байх боломж байна. Ихсж гэдэг дөрвөн хариулцаг байна. Эндээс ихсж гадаад давхрааны цөмдөө татагдах хүч сулрах учраас иончлалын нэр бол буурдаг гинэ. Тэгэхээр 25-ын аль нь байсан бэ гэхээр A хариултан зөв байна. Яагаад вэ гэхээр юу юм гэсэн үг. Нөгөө цөмөөсөө алслагдах тусмаа гадаад давхрааны электроны цөмөөсөө алслагдах тусмаа салгахад бага энерги гадаад давхрааны электроны салгахад бага энерги зарцуулагддаг учраас энэ бол энэ хариултан зөв байжээ. За аль нэгдлийн бослогцыг хамгийн өндөр байх. Хамгийн өндөр бол ерөөсөө ионы холбоотой. Энэ бол металл атом, металл биш атомтай холбогдсон байна. Энэ бол ионы холбоотой юм байна. За ус бол бослогцыг бол ионы холбоотой нэгдэл чинь хатуу учраас бослогцыг өндөр байж таарна тий. Ус бол эрдийн нөхцөл шингэн учраас энэ бүр дисперсийн хүч хамгийн багас бол хүч. Энэ болохоор металл биш. Тэгэхээр одоо эндээс бослогцгийн хамгийн өндөр нь бол кальци О байна. Кальци нэмэх 2. Дараа нь бол натрий 2 орно. Энд нэмэх 1 хас 2-ын таталцал. Энэ нэмэх 2 хас 2-ын таталцал учраас хүчтэй таталцал гэж үзнэ. За дараа нь бол калиум гидроксид кали О-гийн хооронд ионы холбоо, OH-ийн хооронд ковалентийн холбоо байна. За дараагийнх нь болохоор ус орно. Хамгийн сул хүч нь бол дисперсийн хүч буюу устдах хүч гэхээр эндээс бол аль хариултан зөв байсан бэ гэхээр A хариултан бол зөв байжээ гэж дүгнэлтнэ. Ингээд A хариултан зөв. За тэгэхээр дараагийн бослогцыг хамгийн өндөртэй нь бол кальци оксид байжээ. Молекулуудыг зөв аргалзуулна уу гэсэн байна. За тэгэхээр 27 дугаар тестэн дээр бол бидхэн юу юм гэсэн үг магний холоор хоёрын ерөнхийдөө молекулын геометрийг дүрслэх ийм дасгал байна. Тест байна. Тэгэхээр магний холоор хоёр нь бол төвийн атом болох магний нэг дээр бол бид нар шууд энийг магний нь бол магний хоёр холоорын атомтай дундын хос электрон үүсгэн холбогдсон тул хоёр дундын хос электроны түлхэлцэх молекул шугам хэлбэртэй гээд нэгийн бета хариултыг сонгоно гэсэн үг. За тэгэхээр нэгийн бета хариулт бараг бүгд байна. D-гээс бус D бол биш юм байна. За хоёрдугаарт нь бол ус нь бол төвийн атом болох хүчил төрөгчийн атом нь хувааж эзэмшээгүй хоёр чөлөөт хос электронтой мөн хоёр ус төрөгчийн атомтай дундын хос электрон үүсгэн холбогдсон ба боловсонд бол хоёр дундын хос хоёр хос электроны түлхэлцлэр молекул тетрагонал хэлбэртэй байна гэд хоёрын A хариулттай. За тэгэхээр хоёрын A-тэй хариулт энэ байх боломж байна. Эсвэл энэ байх боломж байна. Энэ хоёрын аль нэг нь байх боломж байна. За гурав дахь нь бор бутор 3 хавтгаан 3 үлж штэ. Тэгэхээр 3-ын ивэтэй 2-ын А-та 3-ын ивэтэй
3 ивэтэй гэхээр энэ зүг болж таарч чинь. Дараа нь C холоор 4 холоортой гэхээр энэ дээр бол 27 уншаад ойлгох чадварыг ерөнхийдөө шалгасан байна. Гэхдээ бас молекулын хэлбэрийн талаар ойлголтыг авах хэрэгтэй байна. За шүлтийн металл нь бол устдаа эрчимтэй уралд ордгоо. Нэгийг ивэтэй хариулт. Тэгэхээр энэ хоёрын айл нэг нь болж таарлаа. Газрын шүлтийн металл нь яадаг вэ гэхээр эерэг 2 нэмэгдсэн нэгтэй ионыг үүсгэдэг. Тэгэхээр 2-ын гээтэй хариулт. Тэгэхээр энэ байх магадлал. Шилжилтийн металлууд нь өнгөт нэгдэл үүсгэдэг. Тэрнээс гадна комплекс нэгдэл үүсгэдэг гэдэг. Тэгэхээр гадаад хорооны электрон d орбитал дээр бүрэн дүүргэгдээгүй элементүүдийг хэлдэг те. За галген нь бол яадаг вэ гэхээр үе бүрийн өндөр янчлалын энергитэйгээд ингээд 4-ийн B-тэй 3-ийн A-тэй гэхээр 28-ын бол A хариулт нь бол зөв bijээ гэж дүгнэнэ. За цааш нь илүү хүснэгтийн 1А болон 2А бүлгийн зарим металлууд үлний өнгийг содон өнгөөр буддаг туршилтын үр дүн тохируулна гэж. Литий бол үлний өнгийг литий улаан. Нэгийн Б-тэй хариулт тэгэхээр энэ байна. Энэ хоёр айл нэг. Натри бол шар өнгөөр, натри шар гээд. Кали бол хөх ягаан гээд. Бари бол ганц ногоон байдаг шүү дээ. Ингээд 29 бол Э хариулт нь бол зөв байжээ гэж хийхнэ. За дараагийнх нь ийм 80 см3 эзлэхүүнтэй холоор азотын монооксидтэй уралд орсон гинэ. За тэгэхээр холоор 2 дээр нэмэх нь азотын моноксид ч НО шүү дээ. Энэ нитрозил хлоридын томьёо болохоор НО хлор юм байна. За тэгэхээр энэ дээр арай жоохон том бичих шиг боллоо. Энийг юу яач? За энэ том бичснээ устгаар жоохон жижигнэр бичиж үзье. За тэгэхээр энэ дээр бол юу гэсэн бэ гэхээр холоор 2 дээр нэмэх нь НО. Тэнцүү НО холоор гэдэг нитрозил хлоридын томьёо нь энэ юм байна. За анх 80 см3 анхны концентрацийг энэ дээр бичдэг. Анхны эзлэхүүн юм байна. Анхны эзлэхүүнд 80 см3-ыг авсан. За энэ хэд авсан мэддэхгүй байгаа. Тэгээд 20 минутын турш 120 см анх бол нитрозил хлорид бол тийг байсан. 120 см3 нитрозил хлорид үүссэн. Энэ бол уралд орсон буюу өөрчлөлт урлаас үүссэн гэсэн ч болно. За тэгэхээр урлаас үүссэн нь бол 120 см3 байсан байна. За эндээс бол 120 см3 ба энэ дээр тавиад энэ хэд уралд орсон бэ гэдгийг олно гэсэн үг. Энэ бол 2 эзлэхүүн байна. Энэ ч гэсэн 1 мол, тэр 2 мол эзлэхүүн 2 ч шууд хамааралтай учраас. За энэ бол 2 мол байна. Тэгээд эндээс юу ана гэсэн үг 1 мол ч 2 молтой тэнцүү юм бол x см3 чинь 120-тай тэнцүү гэхээр x-ийг олохдоо энэ хоёрын үр жирийг 2 дугаана гэхээр энэ дээр 60 см3 олдож байна. За ингээд уралд ороогүй болохдоо 20 см3. Гэхдээ уралд ороогүй ол гэж хэлээгүй л дээ. За надад бол юу хэрэгтэй вэ гэхээр энэ одоо уралд орсон холоорын эзлэхүүн нь бол хэд байсан бэ гэхээр уралд орсон холоорын эзлэхүүн бол энд 60 см3 гэж байна те. За 60 см3 холоор 2 бол уралд оржээ. Тэгэхээр 60 см3-тай хариулт бол энэ байна. Гэхдээ эндээс уралд орох хурдыг олохдоо холоорын уралд орох хурдыг олохдоо энэний стихиометрик коэффициентийн өмнө тоо байхгүй учраас шууд дельта V холоор 2-ын эзлэхүүний өөрчлөлтийг хугацааны өөрчлөлт нь байна тийм. Тэгэхээр энэ бол өөрчлөлтийн хэмжээг энд тавьдаг шүү дээ. 60 см3-ыг хуваах нь 20 минутын турш гэсэн учраас 20 энэ дээр тавина. Тэгтээ урагдаад 6-г 2-т байгаад 3 гарна гэсэн үг. Тэгэхээр 3 см3-ийг үржих нь минут хасах 1 буюу аль хариулт нь байсан бэ гэхээр Э хариулт нь бол зөв байжээ гэж дүгнэх нь. За дараагийн тест болохоор урлагийн бас 90 болдог бодлого байна. За 90 болдог бодлогыг бол бид нар бол бас нэлээд хийж үзсэн. Гэхдээ энэ дээр бүгдээрээ бас нэлээд жоохон төвлөрч ажиллая гэж бодлоо.
За урлагийн ирэмбийг олохдоо бүгдээрээ яах ёстой вэ гэхээр эхний ээлжинд бол юу өгсөн бэ гэдгийг харъя. За эхлээд бол хэдэн туршилт явуулсан бэ гэхээр 1 2 3 4 туршилт явуулжээ. За ингэнгүүтээ яг дөрвөн туршилтаа V1 тэнцүү K1-ийг үржих, A-гийн концентрацийн X зэрэг B-гийн концентрацийн Y зэрэг гэдэг одоо яг анх сурж байгаа хүний хувьд бол ингээд нэг үрчлэн бол бичиглэлийг бол энэ бол нэгдүгээр урлагийн хурд нь 1 байвал нэгдүгээр концентрацуудыг тооцно, хурд нь 2 байвал хоёрдугаар концентрацуудыг бол заавал одоо тооцож авч хийх ёстой байна. За ингээд V3 тэнцүү K3-ыг үржих, A-гийн 3 дугаар туршилтын үеийн X зэргийг B-гийн 3 дугаар туршилтын үеийн Y зэрэг ингээд V4 тэнцүү K4-ыг үржих, A-гийн 4 дугаар туршилтын үеийн X зэргийг B-гийн 4 дугаар туршилтын үеийн Y зэрэг гэж тооцож байна гэсэн үг. За одоо эндээс бүгдээрээ яах ёстой вэ гэхээр А-гийн ирэмбийг олохдоо А-гийн X зэрэг буюу ирэмбийг олохдоо А-гийн концентрац өөрчлөгдсөн аль хоёр туршилт байна вэ? Харин B-гийн концентрац өөрчлөгдөөгүй тэр хоёр туршилтыг сонгож авна гэсэн үг. Тэгэхээр эхнийх дээр бол яасан бэ гэхээр А-гийн концентрац бол өөрчлөгдсөн гэхээр нэгдүгээр туршилтын дээр бол А-гийнх 0.1 байж байгаа 0.2 байсан. B-гийнх бол 0.1 0.1 хэвээр байгаа учраас энэ дээр бол хэдүгээр туршилтыг авч ийнэ гэхээр 1 2 дугаар туршилт. Гэхдээ эхийн багт нь хуваана гэхээр 0.2-ыг 0.1-т хуваана гэхээр V хэдийг вэ гэхээр V2-ыг V1-т хуваадаг юм. Тэгэнгүүтээ V2-ийнхөө оронд энийг хуваалж тавиал V1-ийнхөө оронд энийг хуваалж тавиад за эхний удаад энийг биччихье. K2-ыг өөрчгөн A-гийн 2 дугаар туршилтын үеийн X зэрэг B-гийн 2 дугаар туршилтын үеийн Y зэрэг хуваах нь K1-ийг өөрчгөн A-гийн 1 дугаар туршилтын үеийн X зэрэг өөрчгөн B-гийн 1 дугаар туршилтын үеийн Y зэрэг гэдэг дээрээ V2 энэ ч V энэ бол V1 энэ V за яг хурд 1 2 гэдэг үгээр бичээд сүүл үе дэгдэг болсон байгаа. Гэхдээ тэгж хурд 1 2 гэж бичсэн ч болно гэсэн үг. За 2 дугаар туршилтын үеийн V нь бол 2-ыг үржих нь 10 хасах 4 байна те. Тэгэнгүүтээ тэрийг орлуулж нь 2-ыг үржих нь 10 хасах 4-ийг хуваах нь 1-р туршилтын үеийн хурд бол хийдэг чинь вэ гэхээр бас л 2-ыг үржих нь 10 хасах 4. Энэ чинь ер нь бол энэ бол шууд 1 гарч байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч тооны тэг зэрэг нэгтэй тэнцүү гэхээр энэ урлагийн ирэмб нь автоматар бол тэг байна гэд ингээд олчиж бас болно л доо. Тэгэхээр 2 дугаар туршилтын үеийн А бол 0.2-ийн X зэргийг 0.1-ийн X зэрэг дараа нь 2 дугаар туршилтын үеийн V хэд байсан бэ гэхээр энэ биш үү? Энийг энд хуваана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 0.1-ийн X Y зэргийг хуваах нь 0.1-ийн Y зэрэг гээд эднэр хураагдаад 2-ыг 1-т хуваагаад 2-ын X зэрэг тэнцүү тэг 1 гэсэн үг. Тэгэхээр ямар ч тооны тэг зэрэг болвол нэгтэй тэнцүү байна гэдэг дүрмээрээ X тэнцүү тэг гээд А-гийн тухайн ирэн болвол тэг байсан байна. Өөрөөр хэлбэл А бодисын концентрацийг яаж ч өөрчлөөд урлагийн хурд нь өөрчлөгдөхгүй гэдэг одоо энэ зарчмыг бол баримтлах юм байна. За одоо дараагийн B-гийн ирэмбийг бүгдээрээ хамт олцгоё. За B-гийн ирэмбийг олохдоо яах ёстой вэ гэхээр B-гийн тухайн ирэмбийг олохдоо яг саяныхтай адилхан байдлаар олно гэсэн үг. За нэгдүгээрт нь бол B-гийн ирэмб буюу Y-ийг олохдоо нөгөө юу ана гэсэн үг. B-гийн концентрац өөрчлөгдсөн хоёр туршилт. А-гийн концентрац өөрчлөгдөөгүй хоёр туршилтыг сонгоно. Гэхдээ А-гийн концентрац өөрчлөгдсөн байсан ч болно. Нэгнийх нь ирэмбийг олцсон байхад өөрчлөгдсөн байсан ч бас бодож болно гэсэн үг. За тэгэхээр B-гийн концентрац өөрчлөгдсөн энэ чинь тийм юм ерөөсөө А-гийн концентрац өөрчлөгдөөгүй ямар ч туршилт алга. Тэгэхээр бүгдээрээ яах ёстой вэ гэхээр юу яа? Яг энэ дүрмээ барихгүйгээр бас хийж болох юм байна. За энэ дүрмээ барихгүйгээр А-гийн ирэмбийг олцсон байхад амархан болчих واخгүй одоо. Тэгэхээр энэ угаасаа өөрчлөгдсөн энэ хоёрыг авахаас өөр замгүй боллоо. За тэгэхээр V3-ыг хуваах нь V2
2 гэдэг энд 2 туршилтыг 2 3 дугаар туршилтыг сонгож авъя. Тэгээд нөгөө юунд орлуулахаар V3 нь болохоор одоо саяныхтай шууд орлуул явчих. 6-г үржих нарын хасах 4-ийг хуваах нь 2-ыг үржих нарын хасах 4 тэнцүү. К гэдэг бол хурдны тогтмолууд нь бол хураагч шүү дээ. К3-ыг хуваах нь К1 гэхээр энэ хоёр хураагч гэсэн үг. За дараа нь бол А-гийнх бол 0.3-ийн тэг зэрэг гэсэн шүү дээ. Тэгэхээр 0.2-ийн тэг зэрэг. Тэгэхээр ямар ч тооны тэг зэрэг 1 учраас энэ хоёр шууд 1 болчихно гэсэн үг. Тэгээд y-г болохоор 0.3-ийг 3-ийн y зэргийг хуваах нь 0.1-ийн y зэрэг. Тэгэнгүүт энэ хоёр хураагдлаа 6-г 2 дуваагаад хэд гардаг вэ гэхээр 3 гарна тэнцүү. Энэ бол 3-ыг 1 туваа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 3-ыг 1 туваахаар хэд гарах вэ гэвэл 3-ийн y зэрэг болно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол 1-ийн тав бичихгүй байгаа учраас суурьуд нь харагдаад y тэнцүү 1 болно гэсэн. Өөрөөр хэлбэл V-ийн концентрац бол 1 зэрэгээр. Тэгэхээр хурдны хуулийг бол яаж бичих ёстой вэ гэхээр А-гийн концентрацаас хамаарахгүй байгаа учраас тэг гэсэн ч болно энийгээ бичихгүй байна гэсэн үг. Үржих нь B-гийн концентрацийн 1 зэрэг буюу энэ дээр 30-ийн B хариулт нь бол 30-ийн квадрат 6-г 2 дуугаа хэд гэдэг вүлээ. За тэгэхээр 6-г 2 дуугаа хэд байдаг вэ гэхээр 3 гарна шүү дээ. 6-г 2 дуугаад 3 гарна. Энэ бол хурдны тэгштэглийг бол B хариулт нь бол зөв байсан байна. Өөрөөр хэлбэл А бацийн концентрацаас хамаарахгүй B-гээс 1 зэрэгтээр хамаарна гэсэн үг. За зэсийн хүдрээс зэсийг электролизээр гаргадаг. Холцтой зэс нь бага хэмжээний алт мөнгө байгуулдаг гинэ. За тэгэхээр идэвхий игнийг аваад үзэх юм бол устрагчийн ардталт бол зэс байрладаг. Мөнгө яагаад шаар үүсгдэг вэ гэхээр зэсийн ардталт байрладаг. Тэгэхээр идэвхий игнэ гэдэг тодорхойлтыг бол электродын стандарт потенциалын өөрчлөлт нь ихсэх дараалал байрлуулсан одоо энийг бол идэвхий игнэ гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ электродын стандарт потенциалын утга нь ихтэй байх тусмаа яадаг вэ гэхээр илүү ангижрах уралд орох хандлагатай байдаг. Тэгэхээр энэ дээр бол яагаад шаар үүсгэсэн бэ гэвэл мөнгө төрүүлж зэсээс төрүүлж ялгарна. Яагаад гэвэл мөнгөний ангижрах потенциал нь бол зэсээс их байдаг учраас гэж байгаа учраас 32-ийн болвол A хариулт нь бол зөв байжээ. За 33 дугаарт нь бол ингэсэн байна. За 20 градусын температурт эхлээд өгснөө бичиж T1 нь бол 20 градусын температурт хийн халаа урт ийм грамм ацетиленийг MC2H2 нь бол 0.78 грамм ацетиленийг авч шатаан шилэн савнд буй 200 грамм усыг ус тэнцүү хэд вэ гэхээр 200 грамм усыг температур 2 нь болохоор 60 градус хүртэл халаасан бол туршилтын үеийн дулааны алдагдлыг хуваар тооцоолно гэж байна. За тэгэхээр одоо бид нарт яах ёстой вэ гэхээр усны хувийн дулаан багтаамжил ийм юмтай тэнцүү ацетилений шатхын дулаан ингээд өгч. Одоо эндээс эхний ээлжинд бол бодисын температурын өөрчлөлтөнд шаардлагатай дулааныг олохдоо энэ томьёонд орлуулна. Энэ M гэдэг бол ус юм уу эсвэл уус мөлийн масс байдаг. Тэгэхээр усны масс нь угаасаа 200 г гэд өгсөн байгаа учраас энийг орлуулна. Тэгэхээр 200 г-ыг үржих нь 418 Joule-ыг үржих нь грамм хасахныг үржих нь Цельс хасах нь гэдэг энэ дээр орхигдсон байна тий. За тэгээд үржих нь дельта Т-г болохдоо бид нар яах ёстой вэ гэхээр Т2-оос хасах нь Т1 гэдэг. Тэгэхээр Т2 нь 60-аас хасах нь 60 градусаас хасах нь 20 градус гэхээр хэд болж ийнэ гэхээр 40 градус болно гэсэн үг ээ. Ингээд 40 градусаараа үржүүлэхээр энэ дээр хэд гарсан бэ гэхээр 33400 Q тэнцүү 33440 Joule гарна. Яагаад гэхээр энэ Joule байгаа учраас грамтай харагдаад Цельстэй харагдаад тэгээд Joule болно гэсэн үг. Тэгээд энийг 1000 хуваахаар 33440 Joule чинь 1 кJ чинь 1000 Joule-тай тэнцүү байгаа тий. 1000 Joule-тай тэнцүү байгаа шүү дээ. 1000 Joule-тай тэнцүү. Тэгэхээр Joule-тай харагдахаар энэ бол 3344 кJ болно гэсэн үг. За тэгэхээр эндээс бол энэ томьёоноос одоо энэ томьёог ашиглаад
шатхын стандартын талбыг олно. За энэ дээр бол ингэж бичих хэрэгтэй байсан. Q тэнцүү дельта H-ны шатхуу үржих нь n гэдэг том яахгүй. Тэгэхээр эндээс шатхын стандартанд энэ гэхдээ тэмдгээр хасах тэмдгийг өргөцсөн юм уу юу? Дараа нь дельта H тэнцүү Q байх нь n болно гэсэн. Q болохоор 3344 кJ-ыг байх нь ацетилений одоо масс мэдгэж байгаа нөхцөлд молийн тааг нь олно гэсэн үг. За n тэнцүү ямар том байдаг вэ гэхээр n тэнцүү массыг байх нь молийн масс гэдэг том янаас ацетилений массыг болно. Молийн тааг олно гэсэн үг. Тэгэхээр 0.78 грамыг байх нь ацетилений 24-ийг 2-оор үржүүлээд 2-ыг нэмэхээр 26 грамм мол болно гэсэн үг шүү дээ. За ингээд мол үгүй бишээ грамтайгаа урагдаад энд бол хэд гарах вэ гэхээр 0.3 мол болно гэсэн үг. За тэгэнгүүтээ эндээс бол сөрөг тэмдэгтэй 0.3 молтой ингээд хуваахаар дельта H нь бол 1114.66 гарч 1114.66 кJ-ыг байх мол гарна гэсэн үг ээ. За одоо нөгөө яг бодит онол ёсоор бол ацетилений шатхууруулаар бол 1300 кJ дулаан ялгардаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 1300 кJ уул нь бол дулаан ялгарах хэрэгтэй байсан юм аа. Яг хуу гарцыг бодохдоо бас онолын гарцыг туршилтын массаас нь хаваад туршилтын гарцад нь үгүй туршилтын одоо хэмжээг туршилтын дулааныг онолын дулаанд байгаа 100-аар үржүүлсэн ч болно. Эсвэл 1340 100% болвол 1114.66 кJ чи хэд байх вэ гээд ингээд бодохоор энэ бол хэд гарсан бэ гэхээр 8757 гарч ийн. За тэгвэл одоо уул нь бол 100% дулаан ялгарх хэрэгтэй байсан шүү дээ. Гэтэл одоо 8770 хэд гэхээр хуваар илэрхийлэхээс 100-аас 8757 басгаар ойролцоогоор 1425% дулааны алдагдал бол бий болжээ гээд 14-тэй хариулт буюу C хариултыг нь дуулж бодох байжээ. За ус 100 градусд этанол 78.5 градусд буцалдаг гэж юм. Тэгэхээр энд бол усаа аваад энэ бол 100 градусд буцалдаг гэж юм. Этанол гэхэр чинь C2H5 шиг авахад 78.5 градусд буцалдаг. За тэгвэл өгөгдлүүдийг ашиглаад өгөгдлүүдийн аль нь үнэн бэ гэж чинь 78.5 градус температурт этанолын урын даралт усныхаас их байна. Тийштэй. Тэгэхээр 34-ийн бол бид нар бол B хариулт нь зөв гэж үзнэ. Яагаад B-ийн зөв бэ гэхээр 34-ийн B хариулт нь зөв байна. Яагаад вэ гэхээр 78.5-д чинь уушх гэдэг юм чинь даралт нь их болно гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр буцлах хэсэг гэдэг чинь ерөөсөө шингэний уурын хувийн даралт нь агаарын даралттай тэнцүү болох үеийг буцлах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс бол ерөөсөө B хариулт нь зөв байжээ. За тэгэхээр 35 дугаар тест бол ингэж асуусан байна. Одоо NH3 нэгттэй тэнцүү вэ гэхээр 170 грамтай тэнцүү бол ямар эзлэх хүнтэй байх вэ гэж чинь эхний ээлжинд энэ масс нь мэдэгдэж байгаа нөхцөлд молийн тав болдог шүү дээ. Энэ тэнцүү массыг хуваах нь молийн масс гэдэг томьёогоороо за 170 грамыг хуваах нь молийн масс нь хэд вэ гэхээр 17 грамм мол гэхээр энд бол 10 мол болно гэсэн үг ээ. За дараа нь эзлэхүнтэй VM-тэй томьёоноос V-г олно гэсэн үг. Стандарт даралт температурт VM-ийг бол хэдээр авах хэрэгтэй вэ гэхээр 24.8 дециметр кубыг үржих мол асах нэгээр авна шүү дээ. Тий 24 нэмэх куб үржих нь молийн асах нэгээр тооцно гэсэн үг. Тэгэхээр эзлэхүүнийг олохдоо N-ийг үржих нь VM гэсэн үг шүү дээ. N нь бол 10 мол гэсэн үг. За тэгээд VM бол стандарт нөхцөлд 24.8 дециметр кубыг үржих нь молийн асах нэгтэй урагдаад 248 дециметр куб гэсэн хариулт хаана исэн бэ гэхээр дециметр куб буюу 248 литр гэдэг хариулт. Яагаад гэвэл 1 дециметр куб чинь 1 литртэй тэнцүү байдаг учраас ингээ 35-ийн E боллоо гэсэн. За дараа нь хөхрийг шатаасан гинэ. Тэгэхээр эндээс бол S дээр O2-ыг нэмээд юу үүсдэг вэ гэхээр SO2 үүсдэг. За тэгэхээр энд бол 6.4 г хөхрийг авсан гэж байна. Энэ бол 32. Энэ бол хэд байсан бэ гэхээр 32 г мол байсан. За стандарт даралт температурт X литр гинэ. Тэгэхээр 24.8 стандарт учраас тий. За ингээл
6.4 г эсийг аваад тэгээд хичнээн литрээс 2 үүсэх юм бэ. Тэгээд 32 г эсийг авахад хэд ялгарх вэ гэвэл 24.8 дм3-ийг үржих нь мойлоос нэг гээд x тэнцүү хэд гарах вэ гэхээр 36 дээр бол бид нар 496 литр буюу 496 литр гэдэг чинь B хариултын зөв болно гэсэн үг ээ. Дараах нэгдүүд айл нь олон атомт спирт вэ гэж асуусан байна. За тэгэхээр олон атомт спирт гэж юу хэлж байгаа вэ гэхээр ер нь бол спиртийг бол ерөөсөө гидроксил бүлгийн тооноос нь хамааруулад 1 OH та болвол 1 атомт спирт гэнэ. 2 OH та бол 2 атомт спирт гэж нэрлэдэг юм байна. 3 OH бүлэгтэй бол энийг 3 атомт спирт гэнэ. 2-оос дээш OH та байх юм бол энийг олон атомт спирт гэдэг хэвгүй. Тэгэхээр олон атомт спирт нь энэ бол 1 атомт спирт байна те. 1 OH та учраас 1 атомт спирт. Энэ бол 2 атомт, энэ 3 атомт гэхээр биш вэ гэж асуусан учраас A юм байна. 1 атомт спирт. Энэ хоёр бол олон атомт болчихлоо шүү дээ. Энэ хоёр бол. За дараа нь октен 1-ийн дулааны задралаар крекингд оруулахад дараах бүтээгдэхүүнээс октен 1 юм уу? Тэгэхээр октен 1-ийг дулааны нөлөөгөөр крекингд оруулахад дараах WXYZ нэглүүдийн аль хосол нь үүсэх боломжтой вэ? Октен 1-ийн хослоор үүсэх боломжтой. За тэгэхээр ин гэж байгаа учраас энэ бол хорчин холбоотой нэгдлийг бол ерөнхийдөө дулааны задралд оруулсан гэсэн үг шүү дээ. За тэгэхээр ин гэдэг бол хорчин холбоотой нэгдэл. Ингээд задралд оруулахад бол юу үүсэх боломжтой вэ гэж асуусан байна те. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө аль хосол нь үүсэх боломжтой вэ гэж асуусан байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө D хариулт нь бол зөв байна. Яагаад D вэ гэхээр энэ дээр бол W гэдэг нь энэ. Тэгээд X гэдэг нь энэ. Би нөгөө октаны крекингд оруулсан бол энэ үүснэ гэж энийг оруулсан. Тэгтэл ин гэж байгаа учраас хорчин холбоотой нэгдэл гэсэн үг. Тэгэхээр октен гэдэг бол 8 цэтэй гэсэн үг тийм 1 2 3 4 5 6 7 8. За ингээд крекингд оруулахад аль хоёр үүсэх вэ гэдгийгсэн байна. Тэгэхээр эхний ээлжинд бол хорчин холбоотой энийг үүсгэсэн. Дараа нь бол CH3 CH2 гээд 2 дахин гээ. За үлдсэн нь яагаад биш юм бэ гэж асууж байна. Тэгэхээр W үүснэ X 2 чинь гэтэл энэ DM-ийн үүсэхгүй. Ер нь бол хорчин холбоотой нэгдэл. Тэгэхээр энэ Z-тэй юм угаасаа үүсэхгүй гэж үзэх юм байна. Z-тэй юм үүсэхгүй. Яагаад вэ гэхээр хоёр хорчин холбоо үүсэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр WZ-тэй юм орсон юмыг хасчаар энэ хоёр хасагдчихж байгаа. Дараа нь энэ чинь нөгөө Y яагаад орохоо байчваа гэхээр Y бол нөгөө алкан үүсчихэж байгаа байхгүй. Тэгэхээр боломжгүй. Энэ чинь крекинг гэхээр задлан шүү дээ. Тэгэхээр хорчин холбоотой юмыг задлахаар дан холбоотой юм одоо үүсэхгүй юм байна. Тэгэхээр энэ дээр бол D хариултыг сонгох байжээ. За дараах байцуудыг хэдийг нь хүчилэгжүүлсэн карбон-перманганатаар дихроматтай эргэх хөрвөөрт халаахад карбон хүчил үүсэх боломжтой вэ гэж. За тэгэхээр одоо энэ дээр бол пропионы альдгид гэж байна. Пропионы альдгид бол энэ байгаа тийм. За ингээд пропионы альдгидийг бол би калиум перманганатаар эсэлтүүлэхэд бол альдгидийг эсэлтүүлэхэд карбон хүчил үүсэх боломжтой. Тэгэхээр энэ бол зөв байна. Ацетон бол эсэлтэхгүй. Нөгөө ацетон гэдэг чинь ийм шүү дээ. Кетон эсэлтдэг шүү дээ. Кетон бол эсэлтэх хуралд авахгүй. За тэгэхээр энэ биш байна. Пропан 1 ол гэж байна. Тэгэхээр пропан 1 ол гэдэг нь нэгдүгээр цэтэр ааш энэ гүйцэд эслэлээ. За эхний ээлжинд бол альдгид үүслээ. Дараагийн шатанд бол шууд хүчил үүсэх боломжтой. За тэгэхээр энд бол пропан 1 ол бол байж болж байна. Пропан 2 ол бол яах вэ гэвэл спирт хэдэгч спирт вэ гэхээр энэ хоёр дахь спирт эсэлтгэхээрээ юу үүсдэг вэ гэхээр кетон үүсгдэг учраас энэ бол байх боломжгүй юм байна.
карбон хүчил болох боломжгүй. Тэгэхээр пропионы альдгид бол байж болж байна. Мөн пропан 1 ол бол байж болж байна. Тэгэхээр 2 буюу B хариултан зөв байжээ. За 40-р тест бол энэ бол яадаг вэ гэхээр цагираг үүсгдэг орвол энэ бол альфа байрал дээр H гидроксил бүлэгтэй ийм нэгдэл яах вэ гэвэл яг ингээд 2 очиж байгаа байхгүй. Тэгэхээр л тодорхой харагдана гэсэн үг. Тэгэхээр одоо энэний О-го тавиад CO CH2 O CO тэгээд CH2 үүсгээд тэгээд нэмэх нь 2 ус үсчихсэн байна. 2 ус үсчихсэн. Ингээд энэний бол хариулт нь бол зөв байх боломжтой гэж дүгнэхнэ. За 2 дугаар хэсгийг нэг жоохон тайм авч агаад тэгж байгаа цааш нь өргөжлүүлээд үзээ яваарай.